За бүгдэнд нь сар шинийн мэнд. Өдөр энэ ондоо аз жаргалтай хамгийн гол нь эрүүл нь ажлын өндөр амжилттай байхыг хүсье. За өнөөдөр би өвхөр жилийн анхныхаа бичлэгийг YouTube сувгийнхаа цаашаа нөгөө AdSense бүртгүүлэх бичиг баримтаа яаж явуулах вэ гэсэн сэдвээр хийхэд бэлтгэлээ. За миний том зорилго бол мэдээж өөрийнхөө YouTube сувгийг маш их сайн хөгжүүлэх. Тэгэхээр одоо энэ талаасаа бодсон ч гэсэн энэ бичлэгээ энэ оныхоо бичлэгийг эндээс эхлэе гэж шийдсэн юм аа. Би энэ 1000 дагагчтай 4000 цагийн үзэлтийн тухай тэгээд Monetization on YouTube гэсэн энэ бичлэгийг хийсэн баа. За одоо энэний дараагийн шатыг хэлж өгье өнөөдөр. Тэгэхээр би энэний бичлэгний төгсгөл дээр энэ Monetization хийсний дараа одоо надад нөгөө захиа ирнэ гэж хэлсэн байсан. Гэсэн чинь бас үгүй юм байна лээ. Дунд талынх нь нэг шатыг би алгассан байна. Тэгэхээр өнөөдөр тэрийг тайлбарлаж өгье. Monetization хийнгүүт миний бичлэгийг үзэж байхад гарч ирж байгаа нөгөө реклам маань үнэтэй болж байгаа. За тэгээд хүмүүс үзээд явсаар байтал чинь нэг $10 яг цуглараад гараад ирсэн юм лээ. За одоо энэ зурган дээр байгаа энэ Analytic гэдэг дарангууд өөрийнхөө сувг руу ороод Analytica гэдэг дарангууд бидний орлого байгаа. Тэр орлогон дээр дарангууд $10 яг болонгууд дараагийн шат хэлдэг юм байна. За дараагийн шат нь юу гингүүд минийх нэг $10 хэдэн цент болсон чинь Google руу захиа ирсэн. За юу гэж захиа ирсэн гэвэл та одоо AdSense-д бичиг баримтаа баталгаажуулна гэсэн бичиг ирсэн. За тэр нь нэлээд бас явдалтай юм байна лээ. Би энэ YouTube дээрээс монголоор тийм тайлбар байна уу гэж хайсан ч ерөөсөн байдаггүй юм байна. Тэгэхээр би та нарт бас энэ асуудал хүн болгоны өмнө тулгардаг байх гэж бодоод өнөөдөр бүр нэг бүрчлэн тайлбарлаж өгөхөөр шийдсэн. За энэ AdSense гэхээр би тэр нөгөө ер нь бол би их энгийн үгээр хэлэх дуртай. Заавалчгүй одоо жишээлбэл зарим англи хэлийг монголоор орчуулахаар утгагүй болоод идэг. Тийм болохоос би зүгээр л хараа үгээр тайлбарлаад байна. YouTube дээр бидний олсон мөнгөө AdSense гээд одоо энд Google AdSense дээр бидний орлого хураагдчихж байгаа. Эндээсээ $100 болонгууд нь бид нэр өөрийнхөө Visa карт руу AdSense-с автоматар орж ирдэг юм лээ. $100 болонгууд бидний долларын карт руу шууд орж ирнэ. Тэгэхээр мэдээж хэрэг долларын карта AdSense холбохоос өмнө энэ шатыг дамжина. Өөрийнхөө бичиг баримтыг AdSense дээр баталгаажуулах. За хамгийн гол нь тэр бичиг баримтаа баталгаажуулах гэдэг маань гол нь ерөөсөө гэрийн хаягаа өөрийнхөө нэр овгноос гадна хамгийн ерөөсөө өндөр шаардлага тавьдаг юм нь бол гэрийн хаяг юм байна лээ. Тэгэхээр энэ дээр их сайн анхааралтай зөв анханаас нь хийхгүй бол тэр гэрийн чин хаягаар нөгөө пин кодтой захиа нэрх ёстой юм байна. За пин код гэдэг тэр пин кодтой захиа нэрэнгүүд бид нөгөө Visa карта холбох юм байна. Тэгэхээр яг энэ дунд талын шатыг бид давах ёстой. За одоо энэ зарим хүмүүс бол шууд Google сувгаа YouTube сувгаа дөнгөж нэнгүүтээ AdSense-тэй бүртгүүлсэн байж магадгүй. Хэрвээ бүртгүүлээгүй бол одоо энэ хамгийн дээд талын улаанаар энэ дээр өөрийнхөө YouTube каналын линкийг тавиад өөрийнхөө мэйл хаягийг бичээд энэ дээд тал дээр нь зөв тэмдэг тавиад ингээд save хийч. За энэ болохоор нэг өсөндөө Google AdSense-д бүртгүүлж байгаа гэсэн үг ээ. За одоо энэ бүртгүүлснийхаа дараа хамгийн гол юм нь одоо энэ гэж байна. За энэ дээр болохтон зэрэг за би нэг англиар тавьлаа. За одоо ингээд хэдүүлээ энэний дээдл дээр утасныхаа дугаарыг юу яачин баталгаажуулчин. За утасны дугаар бол амархан утасныхаа дугаарыг бичээл нөгөө код ирэл орчин. За тэр бол хамгийн амархан. За тэгээд энэ AdSense рүүгээ нөгөө бүртгүүлсэн рүүгээ sign in хийгээд орно. Ингэнгүүт чинь энэ billing address гэсэн юм байна. За одоо энэ billing address гэдэг дээр хамгийн чухал юмнуудыг би хэлээд өгье. За name гэдэг дээр өөрийнхөө жинхэнэ дээд талын account type гэдэг дээр
индивидуал гэдэг хувийн миний хувийн юм гэсэн. Бизнес гэдгийг тааруулж болохгүй, хувийн гэдгийг тааруул. За дараагийнх дээр нь болохоор өөрийнхөө овог нэрийг бичнэ. За тэгэхээр мэдээж овог нэрээ бичихтэй яг л захин үнэмлэх дээрээсээ харна. За дараагийнх нь энэ хаягаа бичихээр заавал эхнийх дээр нэг дээр нь хоёр дээр нь гэх юм байхгүй. Эхнийх дээр нь тавина. Гэхдээ хамгийн гол нь одоо би нөгөө энэ дээр энэ загвар авсан хараа. Энэ хаягийнхаа энд нь байгаа одоо ерөөсөө яг энэ чиг юугаар бичнэ. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ дээр Б гэдэг таслал 8 тэр 6-аас 90 хороо таслал гэдэг ингээ ерөөсөө таслалтай цэгтэй яг дуурайлгаж бичнэ. Яагаад гэвэл одоо нөгөө энэ бичиг баримтыг робот шалгадаг болсон юм байна. Тэгэхээр хэрвээ нэг таслал юм уу, нэг цэг, нэг зураас зөрчих юм бол шууд юу яахгүй. Нөгөө буруу гэд гараад алдаа заачдаг. За тэгээд энд бичиг баримтаа батлуулах ерөөсөө 3хан оролдлого. 3хан оролдлого л өгт юм билээ. 1 удаа, 2 удаа, 3 дахь удаа. Тийм болохоор 3 дахь оролдлогоороо ингээд бичиг баримтаа бүрдүүлж чадахгүй бол ерөөсөө баг нөгөө аккаунт хаах хүртэл арга хэмжээ авагддаг юм. Тийм болохоор та нар анх эхлээд гэрийнхаа хаягийг бичихтэй захин үнэмлэхийнхаа нөгөө талыг харж агаад яг хаана таслал байна, хаана зураас байна, ямар том үсгээр бичсэн байна, бага үсгээр бичсэн байна, бүгдийг яг ингээд товчилж бичсэн байна гэдгийг яг ингээд дуурайлгаад бичих. За дараагийнх нь болохгүй зэрэг мэдээж хэрэг Улаанбаатар эсвэл одоо аймгийнхаа нэрийг бичээд энэ дээр нөгөө Улаанбаатарын тэдгүүр дүүрэг гэдэг ингээд бичээд за энэ zip код дээр zip код гэд Google дээрээс zip код Баянгол дүүрэг, zip код Эрдэнэт гэд ингээд яг тэрийнхээ zip кодыг бичнэ. Манайхаар бол одоо шуудангийн индекс гэдэг ирээд байдгээс тэрийг бичнэ. Тэгэхээр хамгийн гол нь энэ индексээр чинь нөгөө захиаг чи явуулдаг юм. За доод тал дээр нь утасны дугаар. За энэний доод тал дээр нэг нарийн юм байгаа. Тэрийг сайн анхаараарай. Би энэ дээр алдаа хийгээд миний бичиг баримт бүрдэхгүй байсан. Энэ доод тал дээр бичиг баримт ямар хэлээр вэ гэсэн асуулт байна. Тэгэхээр бидний бичиг баримт бол монгол хэлээр захин үнэмлэх тийм үү? Тэгэхээр бид нэр монгол хэлээр гэдгийг тааруулна шүү. Хэрвээ гадаадд амьдарч байгаа хүмүүс бол яг тухайн орныхоо байнгын оршин суугчийн үнэмлэхээ явуулах гэж байгаа юм уу? Эсвэл өөрийнхөө жолооны үнэмлэхийг явуулах гэж байгаа бол заавалчгүй тэр орныхоо нөгөө бичиг баримт чинь тэр орны хэлээр байвал яг тэр орныхоо хэлээр гэж бичих ёстой. Тэгэхгүй бол ерөөсөө нөгөө хэрвээ бичиг баримт маань одоо ямар хэл дээр гэдэг нь яг нэмц хэл дээр ч юм уу өөр хэл дээр байвал бид нэр захин үнэмлэхээ явуулчих юм бол нөгөө хэлний зөрүү гарна гэсэн. Тэгэхээр тэрийг сайн анхаараарай. Энэ дээр хүмүүс маш их алддаг юм байна лээ. Тэгээд нөгөө робот шалгахаараа бидний бичиг баримтыг чи монгол хэл хэлээр тавингууд нөгөө дэвтэр чинь хэлний зөрүү гараад ирэнгүүт шууд болохгүй гэж алдаа заачдаг. За энэ дээр маш их ерөөсөн хамаг анхаарлаа тавьж иж явуулахгүй эхний удаадаа гадаад пассвортаа явуулсан чи минийх болохгүй гэ. Тэгээд ингээд дараагийн удаа тэр энэ хэлэн дээр юм болсон юу яахгүй. Яагаагүй асуудал гарсан. За одоо тэгээд submit. За одоо ингээд нөгөө setting гэсэн одоо setting гэсгээд өөрийнхөө нөгөө бичиг баримтны хадгалчингууд тэр доод тал дээр нь одоо нөгөө бичиг баримтныхаа зургийг явуулна уу гэсэн юу гарч файлаар нь явуулна уу гэсэн юу гарч байна. Хуудас гарч. За энэ дээр бас нэг юм айгуу сайн анхаарна. Энэ дээр дахин анхааруулж хэлье. Ганцхан файл явуулах л цонхон гэдэг. Бидний нөгөө юу чинь иргэний үнэлэх маань за жоохон ханад хүрсэн. Бидний иргэний үнэлэх маань 2 байгаа тийм үү? Энэ урд талын хэсэг, дараагийнх нь болохоор энэ ард талын хэсэг. Тэгэхээр урд талынхаа хэсэг, ард талынхаа хэсэг хоёрыг нэг файланд хийгээд тэгээд нэг л удаа явуулах нь шүү. За одоо дараагийнх нь тэгэхээр сайн анхаарсан тийм ээ. Ганцхан файл л явуулах цонхонгой. Тэрнээс шиглээд урд талаа явуулчих, дараа нь дараагийнхаа явуулчих, ард талаа явуулчих гэсэн юм арга байхгүй. Хэрвээ андуураад ганцхан урд талаа явуулчих юм бол нөгөөдөг чинь шалгагдаад шууд болохгүй гэд хүрээд ирдэг. Тэгэхээр нөгөө бидний анхны орлого маань алга болчихж байгаа гэсэн. За одоо тэгэхээр нөгөө бичиг баримтныхаа зургийг авах. За одоо энэ зургийг авахдаа
сканердаа эсвэл одоо өөрийнхөө юугаар утсаараа зураг авахдаа энэ дөрвөн өнцөг ерөөс яг дөрүүлээ ингээ бүтэн гарах хэвээр. А цаа талд нь цагаан фон нь тийм үү? Цагаан фонноосоо одоо ижил хэмжээний ч юм уу арай ядаж ижилгүй маа гэхэд зайтай фонноос ерөөсөө энэ манайхан чаавч нөгөө нэг гой зураг гой явуулах гад юугаар компьютероор энэ дөрвөн өнцгийг ингээд гой тэгшлээл засаад ингээ явуулж тэгвэл болохгүй. Ерөөсөө зассан зураг авахгүй. Ерөөсөө анхныхаа их зураг авахуулаад дөрвөн өнцг нь бүгд ингэж харагдаж байхаар ингэж явуул. Тэгэхээр нэгдэх нь хоёр дахь нь энэ. Яг ард тал нь бас адилхан. Яг энэ цагаан фон дээр дөрвөн өнцг нь яг бүтэн гарч ирж байгаагаар ингээд хоёроо зургийг авчихсан. За одоо энэ хоёроо яаж нэг файл болгох вэ? Тэгэхээр би өөрийнхөө хэрэглэсэн файлыг та нарт өнөөдөр хэлээд өгье. Та нар өөрсдөө ямар юугаар програмаар файлаа нэг ийм юунд оруулахыг өөрсдөө шийдээрэй. За би бол өнөөдөр зүгээр л өөрийнхөө ашигласныг л хэлээд өгчээ. За би одоо энэ програмыг ашигласан энэ сайтыг гэсэн. Одоо энэ дээр дарангууд ингээд шинэ шаблон. За одоо хамгийн гол нь энэ дээр чинь бид нөгөө хоёрыг явуулах учраас энийг хэдүүлээ 1 2 гэд. Тэгээд за энийг нэг игнэ 2 ийм юу гэд. За энэ артлын генерэр яваад гэдэг дээр дарангууд. За ингээд янгууд ингэхээс ингэх юм бэ. 2 1. За ингээд. За одоо би энэ сайтны линкийн бичлэгийн доор тавьчих. Хэрвээ өөрөөсөө ийм юу байхгүй бол энийг ашиглаарай. За тэгэхээр энэ дээд тал дээр бидний юу байх нь вэ? Дээд тал дээр бидний захин үнэмлэхний урд тал, доод тал дээр бидний захин үнэмлэхний ард тал байна. За тэгээд одоо би энэ шаблоныг хэрэглэн дэвчиж чинь. За тэгэхээр одоо энэ дээр хэдүүлээ нөгөө юугаа татах нь вэ? Энд нэг юм тааруулна. За энэ дээр болохдоо зэрэг би 2560 1600 гэж тааруулсан хамгийн том юм. За одоо би энэ дээр нөгөө үнэмлэхээ татаж гаргаж ирнэ гэсэн. За ингээд дараагийнх нь ингээд татчих. За тэгээд одоо нөгөө энэ дээд талын баруун талын өнцөг дээр байгаа харандагаар томруулаад жижигрүүлээд за ингээд. За бидний энэ мэдээж хэргийн тойрог нь ингээ байхгүй шүү дээ. Тийм үү? Яг ингээд гоё болгоод. За одоо дараагийнх нь нэг жоохон наашин цааш нь болгоод мэдээж одоо яг жинхэнэ үнэмлэхэн дээр бол энэ гадна талын зургууд байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо дараагийнх нь одоо хэрвээ бидний зураг чинь дээшээгээ доошоо олдсон бол энийг өөр нь ингээд эргүүлээд ингээд янзлаад. За одоо ингээд тэгээ яах нь нөгөөдхийгөө жижиглээд ингээд голтон ингээд тавьчих. За одоо дараагийнх нь. За одоо ингээд зөв болчихлоо. Одоо дараагийнх нь тааруулъя. Бас яг сая шиг дээш нь доош нь болохоо. Ингээд энийг нэг жоох ижил хэмжээтэй болгоч тийм ээ. Ингээд. Одоо ингээд бидний бичиг баримт хадгалагдсан. За одоо энийгээ хэдүүлээ. Яагаад авчих. Жоохон. Одоо энийгээ хэдүүлээ. Хадгалж энэ зүүн гар тал дээр энэ жижигхэн save гэсэн байгаа. Сохранить гэдээ орсоор тэгээ энийг хадгалаад авчих тийм үү. За ингээд хадгалсан. За работаешь юм дээр тавиад тэгээ хардаа одоо нөгөө бидний бичиг баримт маань ингээ гараад ирсэн. Одоо энийг нөгөө AdSense рүүгээ яах нь татаад явуулчих нь шүү. Тэгэх юм бол эхний оролдоор бараг ингээд бичиг баримт баталгаачих гэсэн. За одоо ингээд бичиг баримт баталгаачих нь хэдэн хонжээлээ 24 цагийн дараа таны бичиг баримт баталгаажлаа гэд тэгээд 1 хоногийн дараа танд энэ гэрийн хаягаар чинь захиа явуулсан гэж гараад ирсэн. За тэр пин кодтой захиа нь 3-7 хоног хүлээд юм бэл. Зарим нь бол 4-7 хоногийн өвчнгөөс болоод 4-7 хоног хүлээн гэсэн. Тэгэхээр миний дараагийн бичлэг болохдоо зэрэг яг тэр захиа ирсний дараа пин кодоо яаж холбох вэ гэх. Тэгэхээр тэр хамгийн гол нь тэр захиа нэрээд пин кодоо холбочих юм бол би одоо
хиндэ нөгөө өөрийнхөө валютны картыг холбох эрхтэй болно гэсэн. За ингээд өнөөдрийнхөө бичлэгний дүгнэлтийг хий. Хамгийн гол нь яах нь вэ? Хамгийн гол нь нөгөө 1000 дагагчтай 4000 үзэлттэй болонгууд чинь одоо бидний YouTube сувг дээр мөнгө гарч ирэх нэ. За ингээд мөнгө гарч ирсний дараа $10 болонгууд нь танд Google-т чинь юунд чинь Gmail-т чинь захиа ирэх нэ. Тэр захиан дээр таныг өөрийнхөө бичиг баримтыг баталгаажуулаарай гэх юм. Тэгэхээр бид нэр энэ AdSense-ийг бүртгүүлсэн хүмүүс бол хамаагүй бүртгүүлээд дараа нь AdSense рүү ороод энд нь ийм юу гэсэн байгаа. Billing address in AdSense гэвчсэн байгаа. Тэр лөө нь ороод энд байж байгаа энийг тааруулаад тийм ээ хувь хүн гэдэг дээр нь тааруулаад тэгээ дараа нь энэ confirmation гэдэг дээр оронгууд энэ хэсгийг бүглэх байгаа. Тэгээ энийг зөв бүглөөд дараа нь хэдүүлээд зураг авахуулаад юуныхаа захин үнэмлэхнийхаа зургийг авахуулаад энэ програмаар ингэж гоё янзлаад тэгээд хэдүүлээ юундаа явуулчих нь AdSense рүү явуулчих нэ. Тэгэнгүүт чинь AdSense-с таны бичиг баримт баталгаажлаа гэсэн юу ирэх нэ, захиа ирэх нэ. Тэгээд одоо нөгөө жинхэнэ пин кодтой 3-7 хоногийн дараа ирдэг нөгөө авигтар хүмүүсийн хүсэг хүлээдэг захиаг үлээгээд сууж явах нэ. За ингээд би өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Миний бичлэгийг юу ягаарай, лайк тавиарай, шеэрлээрэй. Нөгөө жижигхэн хонхон дээрээ дараарай. Энэ баруун дээд талын өнцөг дээр байгаа шиг ийм хонх байгаа. Тэрэн дээр дараад миний сувгийг дэмжээд за тэгээд бүгдөө YouTube сувгтай болж эндээс мөнгөтэй цалинтай болох ерөөлийг дэвшүүлье. За бүгдэнд нь амжилт.